Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал хөтөлбөр. Хэрэгжүүлэгч, өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд төрийн бус байгууллага, дэмжигч, холбооны бүгд найрамдаг Герман улсын Конрад Аденауерын сан. Гендрийн тэгш байдал Монголд. Эрэгтэй хүн санхүүгийн хувьд жишээлбэл гэр бүл авч явах хэвээр эмэгтэй хүн хүнтэй сууж хүүхэд гаргах хэвээр гэж нийгмээс оноож байгаа энэ дүр төрх бол гендрийн хэвшмэл ойлголт юм аа. Харамсалтай бид нар энэ гендрийн хэвшмэл ойлголтыг хүүхдээ бүр төрөнгөт нь энэ хэвшмэл ойлголтыг бид нар өгдөг. Хэрвээ чи эмэгтэй бол заавал Барбигаар айс бол галтгооны хэрэгслэр тоглох хэвээр. Эрэгтэй бол чи заавал инженерчлэн ямар нэгэн угсардаг тоглоомор тоглох хэвээр гэх мэтээр тулгын шаардлагатай зүйл нь өөрөө нийгэмд тогтсон тэр хэвшмэл ойлголтыг та хүүхдийнхаа тархинд мөн шууд өгж байгаа гэсэн ийм үг юм. Саруулаараа сэтгэж шүүмжлэлтэй ханддаг иргэн та ардчлалын хамгаалагч. Арслал хэдийгээр дутагдaltaа ч гэсэн хүн төрөлхтөө одоогийн байдлаар үүнээс илүү тогтолцоог нийгэггүй байгаа. Тийм учраас альва мэдээллийг илүү томоор харж үнэн удлыг дэвсэлдэг иргэн байх хэрэгтэй. Бидний өнөөгийн амьдралын чанар бидний сонгосон сонголтоо шалтгаалж байгаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, хяналт тавих, хариуцлага хүлээлгэх эрх мэдэл иргэд сонгогчид бидэнд байдаг тул нийт иргэдийн сонгуулийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх шаардлага зүй усаар тулгарч байна. Танилцах аяллуудын нэг шин сууршил эрүүл аюулгүй орчин төрийн бас байгуулахын захирал өөрийн жин оролцсон байгаа. Байгаль орчныг гэмтэн сүтгэж буй компаниуд болон эрх мэдлэгнүүдтэй тэмцэлдэж иргэдэд төлөөлөн оролцсон мундаг манлайлагч эмэгтэй байсан. Эрхтүүдтэй манлайлал гэдэг бол хүн бүр өөрийн ажилч буй салбартаа мэрэгжлийн хариуцлагатай зөв байхыг бэлддэг. Иймд хөгжилд хүн бүрийн оролцоо чухал. Эмэгтэйчүүд яагаад улс төрд байх хэрэгтэй вэ? Шийдвэр гаргах төвшөнд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн оролцоо одоо тэгш жигд улс орнуудын аз жаргалын индекс өндөр байдаг. Манай улс бол одоо нийт 156 орн энэ судалгаанд хамрагдсанаас 95-т нь системэлээ. Эрчүүдийн маань төдийлөө анзаардаггүй их асуудлууд маань эмэгтэйчүүдэд илүү анхаарал тавих боломжтой байдаг. Өнөөдөр гэр бүл болон хүүхэд эмэгтэйчүүдийн асуудлууд байна. Эр хүний нүдээр харахаас өөрөөр арай энгийн түвшинд харуулж чаддаг эмэгтэйчүүдийн оролцоо улс төрд айгүй хэрэгтэй юм а гэдгийг бас тодтогч байгаа хамгийн тод жишээнүүд ажиллах юм болоо гэж бодож байна. Шийдвэр гаргах төвшөнд гендрийн тэгш байдлыг хангаснаар бодлого шийдвэрүүд бүх нийтэд хүртээмжтэй гардаг. Бэрхшээл ба даван туулах нь. Эмэгтэй хүнийг сайн ээж байх ёстой, сайн эхнэр байх ёстой, сайн охин байх ёстой гэж заадгаас биш хүчтэй лидер улс төрч хүнийг эмэгтэй хүнээр төсөөлөх нь тэмч илбэг тохиолдол байдаггүй. Эмэгтэй хүн бол өөрөө өөрийгөө эхлээд хүлээн зөвшөөрөх. За дараа нь цаашлаад гэр бүлийнхээ дэмжлэгийг авах тухай нийгэмдээ хүлээн зөвшөөрөх, ажиллаж байгаа ажлынхаа орчин хүлээн зөвшөөрөх гэдэг бол тухайн эмэгтэй хүнээс бол 2 дахин хөдөлмөрийг шаарддаг, 2 дахин их боловсрол эзэмшихийг шаарддаг. Өнөөгийн нийгэмд шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг хийж байгаа үйлдэл гадаад үзмжээр нэхээхэн шүүмжилдэг. Гэтэл эмэгтэйчүүдийн хийж байгаа ажлын үр дүнг эрэгтэйчүүдийн адилаар шударгаар үнэлэх ёстой. Намын одоо энэ тухай хуульд бол энэ намын санхүүжилт буюу дэнжингийн асуудлыг одоо нэлийн сайн зохицуулттайгаар оруулж өгвөл одоо эмэгтэйчүүд улс төрд явхад бол төлхөө нэмэр болох асуудал байгаамаа. Сонгуулийн үеэр мөнгөөр эрх мэдэл худалдаж авах, за мөнгөөр улс төрийн суудал худалдаж авдаг. За эргээд суудал худалдаж авахд зарцуулсан мөнгөө улс төрд гарсныхаа дараагаар шудраг бусаар мөн эргүүлэн олж авах ийм нөхцөл байдал яг өнөөгийн улс төрийн үнэн төрх болчиход байгаа. Гэхдээ эмэгтэй улс төрчид, эмэгтэй манлайлагчид энэ бүх шудраг бус байдалтай эвлэрэх ёсгүй. Бэрхшээл үргэс авсан мэт арилахгүй. Бид тууштай, алсын хараатай байж нийгэмд зөв тогтолцоо системийг бий болгосноор эерэг өөрчлөлтийг авчирч чадна. Манай хөтөлбөрийн оролцогч эмэгтэйчүүд амин тусал буюу саран тэмдгийн тухай нийгмийн хандлагыг өөрчлөх, болзооны хүчин буюу чадны найзууд, цэцэг бүхэн өөр өнгөтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан, мөн эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн сонгуультай ажилтнуудад зориулсан хүний эрх ба манлайлал сэдвт 4 бичил төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Эмэгтэйчүүдийн оролцоог улс төрд ерөн шат шатны түвшинд хэрхэн хангах тухай олон ажлуудыг манай бүсгүйчүүд хамтраад дуу нэгтэйгээр хийгээд улс төрд илүү олноороо болж чадна гэдэгт би итгэж байна. Бидэнд боломж олгож манлайлагч эмэгтэйчүүдтэйгээ хамт суралцах, хөгжих, эхийг хийж бүтээх, урам зориг, зорилго зорилтоор хурцлсан өөрчлөлийн төлөөх эмэгтэйчүүд төрийн бас байгууллагын хамт олон Конрад Аденауер сангийн хамт олондоо нийт оролцогчдийнхоо нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Та бүгдтэй баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал хөтөлбөр бол Ирчгүүч, хүчирхэг, цэнэглэгч, Inspiration, Системчлсэн мэдлэг, гүр, цэнэг, манлайлагчд, өөрчлөлт, дэвшил, тэмүүлэл, хамтдаа, хүчирхэг, аялал, ардчлан шударга, гүр, манлайлал. Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал хөтөлбөр.